Найзны сони хайгаад байна. Яасан? Өчигдөр танаад мартаад явсан түлхүүр өнөө өглөө босоод ирсэн чинь миний хажууд байж. Бити балаараа тий. Мартаагүй л ахгүй юу? Үгүй ээ. Би баахан хайсан байхгүй юу? Байхгүй яахт ч танаад үлдээсэн байхгүй юу? Сонин байгааз. Чи бүр хий үзэгдэл энтер гэсэн нэвтрүүлэг үцээр агаад бүр эргүү болцсон юм ааши. Сони юм аа. Би бүр цүнх, мөнх, бүр боссон, суусан бүх газраар хайсан байхгүй юу? За, яахт ч байхгүйсэн. Тэсэн чи өглөө босоод ирсэн чинь яг унтлахын өрөөнд яг орны хажуудлын шүүгэн дээр нөгөө түтгүүр чинь байж идэг байгаа. Чи ямар сони юм бэ? чи одоо бүр балаараад тэгээ хаашаа тагнуул магнуул танаа гэрт аваад өгцөн байх юм уу? Оргицсан байх юм уу? Би ч уг нь мартамхаа л да. Гэхдээ энэ нэг сонио. Үш. Би нэрээ саяхан гадаад пассвортаа хайгаад олдгүй. За, тэгээд бүр өстой гэрээ орвонгоор нь эргүүлээд хайгаад бүр өстой нэрээ нэг бүр ирээд олдгүй. Тэгсэн чи охин тэгдгийн ээж та нөгөө хуучин хар балтооныхоо халаасанд үздэг гэдэг байхгүй юу? Тэгэхээр би юу яриад байгаа юм бэ чи одоо модоо гэж загин жоод очоо үзсэн чи байж идгийн. Тэгсэн яасан гэж өнгөрсөн онд 12 сарын 21-нд дэлхийс хөнгөж ийн гээ. Хамаг би чи баримт хүүхдийнхаа нөхрийнхөө хамаг юмнуудыг бөөгнүүлээд аваачаад хуучин балтын хармад хийцэн байдаг баг. Би тэрийгээ санахгүй байнгээ боддоо. Үш тэр яах вэ? Нөгөө хөрдгүү чи яач вэ? Таг чимээгүй болчих юм. Харин тийм. Зүгээр л идэг байгаа та. Нөгөө Дэнсмаа яасан бэ? Дэнсмаа ч дээр нэр надаар гар үсээс уруулсан байхгүй юу? Мөнгө орж ирнэ гэж тэгжсэн. Тийм. Тэгээ нөгөө мөнгө нь яасан бүү мэд. Цаад чинь арай баригдээ суудсан юм шүү. Чи юу яриад байгаа юм бэ? Хөдөө явсан гэдэг нь надад нэг л ноото санагдаад байгаа юм да. Хөдөө сүлжээ барина үсттэй. Одоо Монголын хаа сайгүй сүлжээ барьдаг болчиход тагтчихав. Ашгүй хөрлөхөө хөрөөд ирлээ. Ашгүй минь. За, яач ба чи минь. Алга болчих юм. Яасан та ярьж яхан хүлээв. Харин чимээгүй болчихор ч бүр гайлаа ш. Харин тийм ээ. Одоо цай. Зөөгчөө. За, явсан ажил бүтэмжтэй юу? За вэс нэг юм асуудал гараад байна. За. Таирын бүртгүүлсэн компани нэр чинь юу гэлээ? DGNX. Яасан? Нааданс чинь хаачихч. Юу гэсэн үг юм? Ямар ч гүйлий хийгээгүй байх туу. Үгүй ингэсэн юм аа. Нэгтлэн дээг тэр дансаар хідэн цаас шилжүүлэхгүй та. За. Тэгсэн чинь тэрнээс болоод шалган инээ тэрэгэд би хаачиж. Одоо тэр дансыг хөдлөх ямар ч боломжгүй болчиход байна. Та идэхтэй санаа зовох хэрэггүй. Тэр гайлс тэр бараага биднээс хурдхан авах хэрэгтэй. Гэхдээ найз нь шүү дээ ингээл да. Нэг танилаасаа би мөнгө шилжүүлээл. За. Тэгээд гайлс ямшуулсан бараага авъя. Бараага аваад одоохондоо цөмөрөө миний нэг танил компани байранд түр хадгалъя. Энийг намжтал шүү дээ. Тэгээд дараад нь болно шүү дээ. Болсон. Юу гэсэн үг юм бэ? Одоо тэгээ битээр бараагаач харж болохгүй гэсэн үг үү? Юу гэсэн үг юм? Найдвартай газар ахгүй тэр чинь том компани. Тэр агуулгатанд байж иг л дээ. Эмэтгэхгүй. Тэгээч тэр нэг зээл мэл чинь болоогүй байгаа шүү дээ. Болоогүй л дээ. Биш төрөл хүлээх хэрэгтэй. Тэгээ бит та юу ч хийхгүй юм уу? Юу гэсэн үг? Нөгөө бараагаа аваад зарах газруудаа олж явах хэрэгтэй шүү дээ. Аль хурдан зарах хэрэгтэй байхгүй тэр чинь. Хамгийн гол нь танаа дансанд орсон мөнгө төвчилчихэд гэдэг нэг жаахан тийм болчиход байдаг. Ядтаа энэ цагдаа нар нь
савл хэвэл данс хаачаад байдаг бол. Юу нэгтлэн дэгийг утахгүй утсаа залгана. Таяр бол одоохондоо тийшээ ирээд хэрэггүй шүү. Яагаад гэж? Миний нэг хариуцдаг салбар сүлжээ дэлгэрүүдийн зарим нэгэн татварын жаахан асуудал байдаг байхгүй юу? Тэр чинь тэгэхээр нэгтлэн дээгтэй бас холбоотой болчиход байгаа байхгүй. Тэгээ нэгтлэн дэгийг шалгангуудаа өөрөх нь бүх тэр данснуудыг хаачиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сая хаагчлаа гэсэн үг. Энэ тун удахгүй. Энэ бол одоох ингээл шалгагдаад гараад байна шүү дээ. Гараад ирнэ гэж үгс үг юм. Шорон цууцсан гэсэн үг үү? Юун шорон бэ? Тэгээ дэгийг мөшгөж чамаа бас мөшгöd байгаа юм уу? Битгий тэрийн санаа цуу. Дэгийг шалгагдаад гараад ирнэ шүү дээ. Йоо ямар амар юм бэ? Гараад ирнэ Гүй яа. цууцсан байгаа байхгүй юу? Тийм үстэй. Үгүй дээ санаа цуух юм байхгүй. Зүгээр шалгалдаасаа гараад ирнэ гэж байгаа болохоос юм тэр чинь юм цуунд гэж юу гэдэг юм бэ? Та энд битгий санаа цуу. Ийм ажил бол манай дээр бол байгаад явж байдаг. Би энд бол юусе санаа зуугаад байх юм байхгүй. Би хурдхан шиг тэр мөнгийг шилжүүлээд хамгийн гол нь тэндээс бараага авчих хэрэгтэй байна гэдэг би таад хэлэх гэж хэлсэн. Мэдгүй. Хоол мол байна уу? Юу ч юм уу идчихмэл. Аль мэд хоол аадартай. Чи сонирхолтой ажил хийж байгаа юм байна шүү дээ. Гэртээ суугаал. Ганц нэг юм орчуулаа. За та. Яг үндэ сайхан чадтуу. Авахаараа л тийчэлгээс юм шүү дээ. Тэр чи тийм орлого нуутай гэдэг юм. Номоржуулагч. Ном ч н одоо яг үнэндээ бол одоо унших хүн авартчиход байна шүү дээ. Ном уншдаг хүн байхгүйс. Энэ соёлын сайд оюун гэрлийн ногоо нүдэн лам мөн ч олон жил гүйлгээтэй байна дээ. Харин тийм байна. Их гүйлгээтэй ном шиг байна. За тэгээд одоо миний орчуулж байгаа ном ч ойлгомжтой шүү дээ. Шашин бурхны. За тэгээд философийн бол манай мэрэгжлийн номнууд болохоор гүйлгээний хувьд ойлгомжтой шүү дээ. Энэ жоохон таарахгүй шүү. Манай нэг нөхөр газар аваад тэрнээс хойш ер нь өөдөлсөнгүй. Чилийн тухай мэдэн дээ. Бата би бас яаж нэрийг мэдхвтэй. Тэгтэл одоо энэ эртний сүм хэд байсан газар биш үү? Тэр чинь одоо хамгийн сайн энерги цуглуулсан газар баригддаг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ бүр эзэн Чингисийн үеэс нутагч ингэж тусгай хүн байдаг байсан юм байна лээ. Тэр хүн нь тэр нутгаа шинждэг. Ийм л зохион байгуулалттай байсан юм ба шүү дээ. Яаж шинждэг байсан бэл? Тэр чинь ер нь их л нарийн арга байсан юм шиг байна да. Бүр тусгай хүн нэвтэрдэг байсан гэж үздэг юм байна лээ. Чи мэдэнд нөгөө Монголд ирсэн ирээр их биш дээ. Тэр чинь Кайсийн уулан тавьж явах та. Деважингийн үүдийг олоод тэгээ тэнтэй нэвтэрсэн хүн гэж яригддаг юм байна лээ. Тэгэхээр муу газар гэж байж болох нэ. За би бас яг нарийн мэдэхгүй юм аа. Тэгтээ хүн биш дээ. Далайд явахдаа хоёрхан аргаар л одоо явдаг шүү дээ. Нэг нь бас хэлүүрээрээ сэлүүрдэд явах. Нөгөөт нь ерөөсөө шууд далбаагаа ингээ босгочдөг гэж. Тэгэхээр тэр ариун дагшин энергийг хоромтлогдсон газар чинь өөрөө аяндаа ингээд зөв чиглэлээр залждаг гэж байгаа юм. Чи бодоод үзтээ. Нэг зарим айлд орохоор нэг утаан сумааргүй санагдаад нэг сэтгэл хачин болооддаг шүү дээ. Бас зарим айлд нь орохоор нэг суугаад юм яриад хуучлаад амар сайхан санагддаг шүү дээ.
тэрнтэй л адилхан гэсэн үг. За одоо ч тэгээ хүний мөнгөн дээр ажиллах гэсэн хүн бол ширчтэй. Тийм ээ. Энэ сүлжээний бизнес, эдийн засгийн пирамид эдгээр ч одоо бүгдээрээ зай шүү дээ. Ер нь тэгээд хөө. Энэ ариун дагшийн юм чинь бузарлах их амарх юм байна шүү дээ. Айл эрт дээр үеэс байгуулагдсан тэр сүм эдий чинь одоо 37 онд л зүтгэжлээ шүү дээ. Гүх. Ер нь тэгээд ямар нэгэн ариун дагшийн юм чинь бузарлаж зэвтүүлэх амархан байдаг байхгүй. Энэ 37 онд яасан манай сүм хийдүүд тэр ариун дагшин газруудыг бас л хэлмэгдүүллээ шүү дээ. Гэхдээ тэр сүм хийд барьж исэн газрууд чинь бас цаана их учиртай юм аа. Үгүй боддоо. Лам хүн тийм ээ хорт хавдар тусаа тэгээд одоо өөд боллоо гэсэн юм сонссноо чи. Тэгэхээр тэр чинь байна шүү дээ. Ёстой хүн өөрөө аянда далбаагаа босгоод ариун дагшин газар байж яхад аянда сайн үйл чиглэл нь хөтлөөд явдаг. Тийм учир жанцтай байх гэдэг шүү дээ. Хүүшээ. Энд одоо бичлэг авах гээд байгаа юм бах та. Өдөр зундуунд орч хойч. Өнөр нь тийм биш. Малын хулгаан тухай зөндөө ярьлаа шүү энэ хөвшин. Тий баг хэдэн жил ч ярьдаг тий. Царай цус өмснө гайгүй шүү дээ, тий? Гайгүй байна уу? Тийм бай. Хүүшээ саннаас би нэрээ Лартма гэж кино үзлээ. За. Тэр чи энэ нөхөр битсэн юм бэл шүү дээ. Зундуунд орж гоё юу? Гүй. Нөгөө сэтгүүл чинь Тийм үү. тий. Хүч нэрээ энэ яг юу гэсэн үг юм бэ? Эмэгтэй хүний нэр юм уу эсвэл юу гэсэн үг? Нэрч биш л дээ. Амьдрал гэдгийг араас нь бичсэн байхгүй юу? Тийм. Амьдрал Лартма гэд. Тийм биш үү? Тийм байгаа ч дээ. Лартма. Нэрээ тийм биш үү? Би юусэн тэгж бодоогүй юм байна. Тэгээд хэр кино байна? Ячуу кино байлээ. Гэтэ явтай эмэгтэйчүүдийн гэр бүлийн тухай хүчирхийллийн сэтгвтэй тийм кино юм байна. Тийм үү? Тий. Хэн тоглосон байла? За нэг загвар өмсдөг охин хэн блэ? Тий Пүүжи гэсэн. Пүүжи. Аль мянган баяртай суугаад байдаг уу? Тийм ээ тийм. Уучлаарай. Манайхаа энэ чинь зураг авах гээд байгаа байхгүй. Тэгээд дуусч байгаа бол гэл. За одоо хоол идэж. Одоохон. За баярлалаа. Хааш. За. Гарцаа худаа. За тэгээд. Уучлаарай хаа. Би өөртөө чи нэг ганцхан минут уулзах гэсэн. Юу хөхтэй? Юун тухай? Гэхдээ та цаагаа тусгач. Би таныг тэнд цогой төр хүлээж. Энд ярьж болохгүй юм. Гах би таныг хүлээж та цаагаа тусгач. За би уулзаад. За. Дөө юу гэсэн? Чамаа хэн гэдэг? Би н урдлын байранд амьдардаг байхгүй юу? Тэгээд нэг удаа дэлгүүр явж байгаад нэг чек олсон. Уушлаа юм. Ахаа яг үд төрөвч авчиж. Ямар төрөвч анзаараа үүштэй. Бороо зузаан төрөвч байх хэвээр. Би сая энэ усаа гэсэн мэдж байгаа юм шүү дээ. Мэдчин та хармаанаасаа мөнгө өгсөн шүү дээ. Тийм ээ би тэрийг мэдчихээн. Энэ хармаанд 5,000 төгрөг байсан байхгүй юу? Тэгээ би төрөвчөө барьж авсан. Тэгээд энийг гарахтаа төрөвчөө очиж доотор 20,000 долларын чек байсан. Тэгээд тэр чекэн дээр таны нэр бичээстэй лээ. Юу чек? Гэхдээ зүгээр хийсээ явж исэн юм аа. Тэгээ би аваад өөртөө хатгалцсан. Чи намайг гэж яаж мэдчихэв? Чекэн дээр таны нэр бичээстэй лээ. Чи миний нэрийг яаж мэдтгий? Та намайг буруугаар битгий ойлгоорой.
Би түрүү ресторанд орж ирж суусан байхгүй юу? Тэгсэн чинь та тэнд нэг хүнтэй түрүү чи алга болгоцсон гэдэг яриадсан байхгүй. Миний дүү андуурсан биш үү чи. Ахт нь тийм болоогүй. Тийм байхгүй. Гэхдээ аха банкнд аваачаад өгчий гэхээр Чи чинь хармааны хулгайч байна тийм үү? үгүй аха би сэтгүүлчээр сурдаг оюут хүүхэд. Мөө. Хүний тагнад дуршдаг хүн болж үжиглэхээ болов. Чиний дээр сэтгүүлч мэтгүүлч надад хамаагүй. Юм чинь хууль дүрм гэж бас байдэн шүү. Би чамд хэлчих. Ахыг баг шиг оролдоорой.